Өдрийн өдрийн үзэгчтэй энэ бол парламент. За гүүр шууд ярилцлагын нэвтрүүлэг танд хүрч байна. Бид өнөөдөр студидтэй Монголын үндэсний арчилсан намын дарга цогт гэрлийг урьж ирүүлээд байгаамаа. Танд урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй бид өнөөдөр Монгол оронд болж байгаа цаг үеийн үйл явдлаар бас зочинтой ярилцахаар байгаа. За хичээлийн шинэ жил эхэлсэнээс хойш багш нар бол хугацаагүйгээр ажил хайхаа мэдэгдээд өнөөдрийг хүртэл ажил хаялт үргэлжилж байна. Яг энэ үйл явц дээр танай нам ямар байр суурьтай байна вэ? За багш нарын ажил хаялтыг одоо яг цаг хугацааны үед бол яхаарахгүй нөхцөл байдлын ийм зүйл рүү түлхэж яана гэж үзэж байгаа. Ер нь нийгмийн сэхэтэн гэдэг чинь маш их нэрлэхүү хүмүүс байдаг байхгүй. Ухамсардаа, боловсролдоо баригдана. Дээрээс нь нэр хүндээ бодно, ёс суртахуундаа уягдаад ингээд олон жил тавьчиж ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бол яхаарахгүй амьдрал ахуйн үнэндээ бол одоо үнэхээр танигтаад болж байгаа. Яаж бүсэн чангалаад цаашид амьдрахад бол үнэхээр багш нарт бол маш хэцүү байгаа. Яагаад тэгэхээр багш нарын цалин өнөөдрийн Монголын нийт одоо цалин авдаг хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийн хамгийн доотлын хамгийн ядуучдын нэгнэнд орчод байгаа. Хуваагаад үзэх юм бол нэг 4-5% нэг амжиргааны доод түвшин гэдэг нэг тэр түвшний улсууд тэгээд дараагийн нэг 19% байгаа байхгүй. Тэр хэсэг рүү багш нар ороод ирсэн. 400-аас нэг 600 мянган төгрөгөөр багш хүн Монголын ирээдүйн нөгөө дэлхийн монголчуудыг бэлдэнэ гэж байхгүй. Үнэхээр ийм боломж байна. Тэгэхээр боловсролдоо мөнгө гаргаж чадахгүй, боловсролынхаа мөнгийг танаад байх юм бол шоронгийн мөнгө нь автоматар нэмэгддэг гэж байна. Тийм учраас Монгол төр боловсролдоо ийм одоо хайхрамжгүй хандна гэдэг бол ер нь цаашдаа Монголын ирээдүй бол үндсэндээ маш их бүрхэг болох нэ гэдэг ийм сигнал өгч байгаа учраас яхаарахгүй Монголын боловсролын системд тулгарч байгаа үндсэн системийн доголдол. За тэр дотор нь боловсон хүчин бэлтгэх, за боловсролын өөрийн агуулга, технологи энэ юм бол маш их одоо алдагдсан, доголдсон. За тэгээд боловсролоо нэг авч явах ёстой ирээдүйн одоо хөдөлгөч хүчин болсон багш нар бол өнөөдөр амжиргаа туйлын хүнд байгаа. Өөрсдийгөө боловсруулах, хөгжүүлэх ийм боломжгүй. Ийм байхад бол Монголын ирээдүй бол маш бүрхэг болно л гэж. Тэр үүднээс нь үндэсний арчилсан нам бол энэ багш нарын ажил хаялтыг бол зүй ёсны гэж үзээд дээрээс нь одоо үзэл санааны хувьд бол дэмжиж байгаа. Тэгэхээр боловсролын шинжилгээ асуудлыг одоо зааш барих хугацаа цаг нь болсон байна гэдэг зүйлийг та бүхэн ярьж шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ дээр тодорхой жишээ судалгаач гэдэг юм уу, гадны жишээч гэдэг юм уу, ийм зүйл байна уу? Ер нь ямар шийдэл байна вэ? За боловсролын тогтолцоон чинь манайх ер нь гадна дотны бүхэл төрслөгийг судалсан байгаа шүү дээ. Социалист нийгмийн үеийн манай тогтолцоо бол муу байгаагүй, боловсролын систем маш сайн байсан. Дээрээс нь энэ жилийн зах зээлийн нийгэмд бусад хөгжингүй орнуудын боловсролын тогтолцооны сайн зүйлийг нэлээд авсан. Гэхдээ цоохорлоод энэ тогтвортой хөгжлийн бодлого яваагүйгээс болоод өнөөдөр боловсролын тогтолцоо үндсэндээ уналтанд орсон. Боловсрол ямар байна гэхээр төр өөрөө тоо статистикийн төлөө хөөцөлдөг. Одоо Монголын хүн ам нийтээрээ бичиг үсэг тайлагдсан 50-60% дээд боловсролтой ч гэдэм үү ийм тооны төлөө хөөцөлдөг. За сургуулиуд нь бол зөвхөн одоо мөнгө оршин тогтохын төлөө, цалингаа тавихын төлөө нэг иймэрхүү. Суралцагчид нь бол гэрчлэгээ диплом олж авах. Ердөө ийм хуурмаг тогтолцоод. Тэгэхээр энэ тогтолцоо бол эргээд нийгмийн одоо шин захиалгад нийцсэн ийм төлөвлөлтөй, чиглүүлэхтэй болох ийм зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр тэр энэ туршлага судлахаас гадна үндэсний онцлог гэж байна. Үндэсний онцлог. Манайх янз бүрийн юм хуулахаас илүү Монгол хүнийг бий болох, Монгол одоо сэтгхүүтэй, Монгол улс орноо гэсэн ийм одоо үндэсний үзэл санаатай, эх оронч, дээрээс нь маш өндөр ёс суртахуунтай дэлхийн мэдээлэл мэдлэгийг авч чадсан ийм одоо хүмүүсийг бий болохын шаардлага байна шүү. Тэгэхээр Монгол тохиорсон тийм тусдаан бас мэдээж хари гаргийн юм шиг зохиомжтой биш боловч харьцангуй манай одоо хөрсөн дургуйч чадах ийм тогтолцоо байж болох юм аа гэд. Энэ чиглэлээр үндэсний арчилсан нам саяхан нэг хэлэлцүүлэг хийсэн. Улс төрийн нам энэ боловсролын салбарын шинжилгээ ухааны улсуудтай нийлээд тэгэхээр бид бол илүү одоо солонгон боловсролын систем рүү явах хэрэгтэй. Тэгхийн тэгжээж Монгол хүнийг амжиргаатай
тэгээд авиас чадвар дээр нь суурилж ээж дагуу монголчуудыг бүтээнэ гэдэг ингээд ийм хэлэлцүүлэг хийгээд бас олон нийтийн мэдээллийн хэрэгслэр түгээж байгаа. Тэгэд одоо бас талагч та нар их сүрхийн мэдээлэл судалгаа сайтын юм байна. Энд ингээд гарчгийн гаргацсан байгаад л талагч байна. Тэгэхээр одоо Отгон баярын үед ч гэдэм үү, ган төмрийн үед гээд тухай одоо боловсролын сайдууд ажиллаж байгаа үед засгийн газрууд өөр өөрсдийн хөтөлбөрүүдийг боловсруулад энэ салбарт Кембриж ч гэдэм үү, цөм хөтөлбөр гээд хэрэгжүүлээд явж байгаа л та. Тэгэхээр энэ хөтөлбөрүүд ер нь хэр үр дүнгээ өгж гэнэ гэж та бүхэн харж байгаа юм бэ? За мэдээж өхийн хувьд өгч байгаа. Тэгвэл яаж шуудсан үндэсний намын хувьд судлаад үзэхэд Монголд бол энэ бүгд сууршиж амьдрч тохирохгүй байл гэж үзэж байгаа. Жишээ нь бид нар маш энгийн ингээд ухамсараар аваад үзье л дээ. Бидний системээр бол хичээлийн жилийг 10 сар гарч иж хичээлээ явуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр 9 сар гэдэг бол монголчуудын цагаан эдээгээ бэлддэг цаг. Сүү цагаагаа бэлддэг. Энд хүүхдүүдийн оролцоо, залуучуудын оролцоо бол асар чухал. Дээрээс нь газар тариалангийнхын жинхэнэ одоо ургацаа хураадаг, тарианагаага хураадаг, ер нь бэлтгэлээ хийдэг энэ цаг. Яг тэр үед нь хөдөөнийхнийг ажлаас нь хөндөрүүлж хүүхдүүдэд дагаал хотоор үжигндэг. За хүүхдүүд одоо ахуй амьдралдаа туслах яг хамгийн одоо их чухал үедээ хүний оролцоо хүний оролцоо, тэр хүүхдүүдийн оролцоо, олонний оролцоо ийм хэрэгцээ тэр үед нь одоо сургуулийн тагим руу дууддаг. Энэ бол жишээ цаг хугацааны хувьд буруу. За хоёрдугаар нэг юм нь би одоо энэ дээр юу харуулъя л. Хоёрдугаарт нь монголчууд ерөөсөө энэ систем нэвтрүүлээд байгаа тэр хөгжингүй орнуудын одоо хүмүүсийн идэвхтэй амьдралын цаг мөчлөгөөс их өөр юм байна. Ондоо юм байна. Яг тэгэхээр монгол хүн бол нэг 25-аас 55 нас хүртэл идэвхтэй ажиллаж амьдардаг. Гэтэл энэ яа байхгүй ч. Европ хүн болохоор 15 наснаас 75 нас хүртэл идэвхтэй ажиллаж амьдардаг байна. Тэгээ энэ бол маш их ялгаатай. Үндсэндээ бол энэ боловсролын системийн чинь хүүхдүүд одоо нөгөө сургуулийн өмнөх боловсролынх нь хугацаа нь адилхан болсон. Сургууль явдаг хугацаа нь адилхан болсон. За ихтэй сургууль дэвшдэг хугацаа нь адилхан. Дээрээс нь магистр, доктор болдог хугацаанууд нь бүгд адилхан байхгүй. Гагцхүү ажил хөдөлмөр эрхэлдэг эрч хүчтэй энэ хугацаа нь бусдаас хоорондоо эрсдэс ялгаатай гэж үзээд байна. Манайхан ингэж байгаа. Одоо энгийн залуу хүнийг хараад үзэхэд бол үндсэндээ дээд сургуулийг нэг 23-4 наснда төгсч тий. За дээрээс нь бас нэг магистр гээд ингээд 25-6 нас хүртэл үндсэндээ сурсаар байгаа таарч байгаа. Гэтэл тэр сурч байгаа, сургуулаа төгсөж байгаа, ажилд орох, гэр бүл зохиох энэ бүх мөчлөг нь яг нэг цаг хугацаанд таараад байгаа. Солонгон боловсрал гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Гэдгээсээ та нэг сайн тайлбарлаад явах уу те? Солонгон боловсрал гэдгийг за энд одоо сурах насныг бүсчилсэн байна те насаар. Яг эндээс эхлэх юм бол ер нь хүний боловсрал гэдэг бол боловсрал 100 жил шаардлагатай гэж үздэг байхгүй. Сайн хүнийг гаргаж авахын тулд өвөө нь эмээ нь одоо зөв суур суусан байх хэрэгтэй. Аав ээж нь зөв суусан байх хэрэгтэй. Тэгжээж хүүхэд тэр хүүхдүүдийн дараагийн хойч үеийн тухай яриад. Хамгийн ойроор бодох юм бол хүүхдийн жишээ нь урганд байхаас нь ургийнх нь одоо хөгжлийн үеэс эхлээд одоо оюун санаа нэг бэлдэж эхэлдэг гэж үздэг. Тэгэхээр саяны түрүүний слайдн дээр байдаг тэр хүүхдүүд чинь үндсэндээ 6-7 наснаас эхлээд 9-10 нас ихэд оюун санаа энэ одоо компьютероор бодох юм бол бүх програм хангамж нь мэдээлэл аваад, ачаалал аваад бүгддэг юм л. Тэр үед нь хүүхдийн сонирхол одоо хүсэл тэмүүлэл гэдэг хамгийн ихээр илэрч эхэлдэг. Тэн дээр авиас нь тодорч эхэлдэг. Энэ авиасыг хөхүүлэн дэмжиж хөгжүүлсэн улс орнууд бол хамгийн их хөгждөг юм байна. Тэр авиасын дарангуйлаад зүгээр одоо нийтийн боловсролын системээр дуртай дургүй юм хүчээр суулгаад байх юм бол хүмүүс яах вэ гэхээр яг ийм байдал руу онцгой хүмүүс төр доотлих нь одоо манай өнөөдрийн боловсролын систем яг энүүгээр болоод ирэхээр онцгой хүмүүс хүүхдүүд чинь ерөнхийдөө сонирхлоо гээчж.
Сонирхолгүй байна, мэрэгэлтгүй байна гэдэг чинь сурна гэж ерөөсөө байхгүй. Сайн сурч чадахгүй. Тэгээ сайн сурч чадахгүй учраас сурхаас өөр зүйл автна. Тэр автсан буруу зүйлээ бусдад түгээн. Одоо уруу татна гэдэг шүү дээ. Ингээд сүүлдээ яах вэхээр баахан юм уруу татагдсан тэнцүү ийм улсууд байжгаад бүгдээрээ урсгалаар мэрэгжлээ сонгоно. За манай ангийнхан тийшээ орж юм чинь тэр сургуульд орё ч гэдэм. Өөрийнх нь нөгөө характер, темперамент, ур чадвар те өгөгдөл ямар ч хамаа авахгүйгээр ийм байдлаар урсгалаар авчиж. За урсгалаар очсон дунд сургуульдаа олигтой сурч байгаагүй. Тэгээ сонирхолгүй хүн бол тэр мэрэгжлийг сайн сурна гэж байхгүй. Сайн сураагүй хүн ажил дээр гараад амжилттай ажиллана гэж байхгүй. Амжилттай ажиллахгүй байгаа хүн биш үү? Сайн цалин авч чадахгүй, сайн цалингүй өөртөө итгэлгүй тийм хүн ямар гэр бүл зохиох вөхөр яг л өөртөө адилхан дугуй зохино. Яг ийм байдлаар хүний амьдрал доош уруудах юм руу очино. Тэгэхээр бидний хэлж байгаа нь бол илүүтэй мэдээж одоо дөрвөн аргын тоо бичиг өсөг сурах энэ төр чи одоо нийт бүгд авах ёстой боловсрал аваад тэрнээс хойш бол үндсэндээ 5 6 дугаар ангиас эхлээд цэвэр сонирхлын дагуулсан одоо тусгайлсан боловсролууд руугаа өөрсдөө орох ёстой гэдэг л ийм л юм байна. Тийм та бүхний нөгөө харьцуултыг харж хад нэг сонирхолтой жишээ эсвэл та Монгол хүн бол одоо 15 наснаас 55 Европ хүн бол 15 наснаас 70 насны хооронд хөдөлмөр эрхэлж байхад Монгол хүн 26 наснаас 55 нас гээд хөдөлмөрийн нас нь харьцангуй бага байсан. Тэгээд энийг ер нь одоо илүү эрт хөдөлмөрлөж илүү эрт одоо баялаг бүтээх чиглэлээр яг боловсролын тал дээр юу анхаарах хэрэгтэй юм бэ гэдгээс соёлоо яриагаа өргөжлүүлье. Тийм тэгэхээр одоо миний түрүүний хэлээд байгаа чинь тэр байхгүй. Сонирхолгүй мэрэгжлээр дагалдаж явсаар агаад тэгээд 26 7 нас хүрээд за тэр нь өөрөө нэг амьдрал зохиодог гэр бүл болдог, хүүхэдтэй болдог, тэ ажилд ордог энэ бүх юм ингээд давхцчихаар чинь ахуйн дарамтанд орчод байна. Европчууд юугаараа давуу байна гэхээр тэр нөгөө Европ хүн Монгол хүн гэсэн нэг юу гаргадаг та слайдыг. Тэгэхээр Европ хүмүүс чинь болохоор 15 6 наснаас эхлээ бие даагаад part timer ажиллаад тэгээ гэр бүл зохиох нь бараг 30-аад наснд болчиход байхгүй. 10 жил идэвхтэй ажиллаж амьдэрсэн бие даацсан улсууд тий одоо тэн дээр очиж штэ 10 жил бие даачаад амьдрал одоо өөртөө хоримтлалтай болсон ажлын байранда одоо өөрийгөө олчихсон хойноо гэр бүл зохиож байна. Манайхан болохоор ерөөсөө хүүхдтэйгээ хүүхдүүд л болчихд. Хүүхдтэй орлого хоримтлал юу ч байхгүйгээр хүүхдтэй. Тэгэхээр манайх 30 жил идэвхтэй ажиллаж байхад Европ хүмүүс 60 жил идэвхтэй ажиллаж амьдраад ш. Ийм учраас монголчуудад хамгийн үнэтэй юм цаг хугацаа болж байна. Цаг хугацаа чухал юм бол Монголын боловсролын систем бол хамгийн одоо цаг хугацаагийн хэмнэдэг хайрладаг ийм систем болох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо би тэр харуулж байна 24 5 насн дээр монголчууд одоо оюутны зээлээс цалингийн зээл рүү шууд орчод байна. Ийм цалингийн зээл рүү орсон өөрөх гэр бол үндсэндээ тэтгэврийн зээл рүү явах одоо ийм магадлал асар өндөр. Тэгэхээр энийг Монгол хүн тохирсон энэ богино хугацаанд нь тохирсон богино хугацаанд эрчимтэй сурах ийм ур чадвар юмыг олох юм. Монгол хүний өөрийн ер нь байгалийн өгөгдөл ч гэсэн энд айгүй амархан дас зохицдог, амархан сурдаг ийм авьяаслаг шүү дээ. Тэгээ тэрэнд нь зохицсон богино хугацаанд сурч, богино хугацаанд мэрэгжиж одоо амжилтанд хүрэх тэр болцоог нь хангах хэрэгтэй. Тэрийг бол тэр одоо бид юу гэж хэлж ийм нэхэрэ одоогийн боловсролын систем бол зарлагын боловсролын систем байна. Энийг орлогын боловсролын систем болох боломж байна. Тэ? Тэр 20 хэдэн насн дээр 40 сая төгрөг зарцсан. Аав ээжийнхээ одоо байр савыг тавиулаад юм уу баахан ингээд зарцсан мөртлөө хизээ орлого олох нь тодорхойгүй. Өөрөө нь орлого битгээл ерөөсөө ахуйн дарамт, зээлийн дарамтаас гарч чадахгүй. Ийм байгаа учраас Монгол хүн бүрийн өрх бүрийн амжиргаа доошлоо яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол маш ялгаатай хандах хэрэгтэй. Тэр оюутны юуг харуулах та. Тэгэхээр та бүхний энэ судалгаа гаргаад, тодорхой санаачлаг гаргаад одоо боловсролыг бол зарлагын биш орлогын болгоё гэдэг энэ санаачлагыг бодит амьдрал дээр одоо хэрэгжүүлэхэд хэр ойрхон байна уу? Ер нь боломж нь хэр байгаа юм бэ? За ер нь бол ийм том төрийн одоо бодлого байна шүү дээ. Зөвхөн боловсролын энэ салбарт төдийгүй за одоо энэ хот байгуулалт бид нар хараад байж байна те хот байгуулалт цэвэрлэх байгууллагыг барих гэж утаанаасаа салах гэж яаж хүндэрч энэ бүгдийг
Монгол төр дийлэхгүй байна, чадахгүй байна. Чадахгүй байгаагийн үндсэн шалтгаан бол үндсэн хуулинд байна. Монгол төр байхгүй. Тэгээ төр шиг төртэй болоод ажиллаж чаддаг, тогтвортой байдаг, тийм шийдэж чаддаг ийм болчих юм бол энэ бүх салбарын асуудлуудыг шийдэх юун болцоотой. Тэгэхээр бид нар боловсролын шинжилгээ асуудлыг ярихынхаа өмнө бол дандаа үндсэн хуулийг ярьж байгаа. Үндсэн хуулийнхаа шинжилгээг юун хийгээд за энэтэй хамт хамгийн түрүүнд хийх зүйл бол юу гэхээр боловсролын шинжилгээ. Боловсрол өөрөө зөв байж нийгмийн баялагийг арвижуулдаг тийм ээ. Эдийн засгийн тэлдэг. Тэр хэмжээгээр багш нарын цалин нэмдэг, эмч нарын цалин нэмдэг ийм байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл өнөөдрийн боловсролын систем бол үндсэндээ буруу тогтолцоогоор явж байгаа учраас энэ эдийн засгийн тэлэх, улсаа хөгжүүлэх ийм одоо үүргийг бол хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр өссөн үсээгүй л эрдэс баялаг дээрээ түшиглсэн ийм л одоо эдийн засгийн тэлэлт байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өнөөдөр багш нарын шаардлага зөв боловч энэ төр засаг бол урт хугацаанд энэ хүслийг бол биелүүлэх юм чадамж байхгүй. Тэгэхээр шинэ үндсэн хуультай болоод шинэ төртөө ажиллаж чаддаг төртөө болж иж энэ бүгдийг ижүүрэн зохицоор шийднэ. Тэгэхээр тодорхой одоо улс төрийн намуудаас үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа. Яг үндсэн хуулиа ер нь одоо үндсээр нь шинжлэх юм уу, өөрчлөх юм уу гэдэг бас их асуудал дагуулад байна л да. Яг таны хувьд бол ямар байр суурьтай байна? Ер нь бол уг нь шинэ хууль хэрэгтэй. Шинэ үндсэн хууль. Яагаад тэгэхээр за 92 онд батсан хууль маань бол яг түүхэн чигүүргээ гүйцэтгсэн байх. Гэхдээ тэр бол ерөөсөө л одоо нөгөө дэлхийн нийтийг хамарсан энэ давлгааны тулд нэг арчил шинжил аюу их сайхан мөрөөдлийн хүслийн хүрээнд дээрээс нь зөвлөлт холбоот улсаас түрүүн маш өтөр түргэн одоо салж явах энэ сэтлэлээр батлагдсан хууль. Тэгэхээр тэр хууль хэдийгээр шилжилтийн үеийн чигүүргээ гүйцэтгсэн ч гэсэн дэндүү удаан одоо 30 жилийн дотор энэ улс орныг өөрчилж чадсангүй шүү дээ. За харах юм бол бид нар олон машинтай шилэн байшингуудтай болсон боловч яг дотоод ингээ мөн чанарыг аваад үзэх юм бол багш нар нь ядуучууд, эмч нар нь ядуучууд, сэхэтэн одоо ирээдүйтэй боловсралтай чадaltaй залуучууд нь гадагшаа дөрвцэн очрлоод хэрүү одоо дийш нь гаргана, Япон руу гаргана, Герман руу шууд явуулна, Солонгос руу явуулна гэвэл Монголын бүх залуучууд очрлох одоо бэлэн ийм болцсон байна гэдэг чинь үндсэндээ улс орн бол мөхлийн зам руугаа явж гэнэ гэсэн үг. Тэгээ энэ бүгдийг өөрчлөхийн тулд зайлшгүй шинэ үндсэн хууль хэрэгтэй. Тэр үеийн одоо хууль баталж ирсэн улсууд энэ үндсэн хуулийн хамгаалагчд маш их байдаг. Гэхдээ тэр хүмүүс өнөөдрийн одоо энэ 28 жилийн дараа 26 жилийн дараа Монгол оронд ийм харилцаа бий болцсон байна. Өөрөөр хэлбэл цөөхөн хэдэн 30 гэрвэл энэ улсын бүх эдийн засгийг атгацсан. Бүх иргэдэн банкудаа барьцаалагдаад хамаг төрөнгөө ингээд хураалгахад бэлэн зээлэндээ дарагдсан. Улаанбаатар ингээд төвжирлдээ 3-4 цаг гацчдаг тий ч юм уу. Утаанд ингээд битүүрсэн бүгд хүн амынхын тал нь ирээд ийм болсон. Энэ бүгдийг чи мэдэхгүй ш. Мэдэх ямар ч болцоог байсан. Тэгэхээр энэ капиталист нийгмийн харилцааг тэр үед мэдэх боломжгүй байсан учраас өнөөгийн нийгэм тохирсон тийм одоо шинэ хуулийн орчин хэрэгтэй байна. За тэгээд тэр дотроос хамгийн гол нь бол яагаад бид нар үндсэн хууль гэдэг энэ бүгдийн цаана бол энийг зохион байгуул, зохицуулж, шийдэж байдаг нь төр байдаг. Тэгэхээр үндсэн хуулийн одоо тэр 3 дугаар бүлгийн төрийн байгуулалтын хэсэг энийг одоо өөрчлөхгүйгээр Монгол улсын цаашид бол ерөөсөө хол явахгүй. Улам л өрн нэмэгдэн, улам л ядуурн одоо өнөөдөр хэлж байгаа юм. Сангийн сайд 5.6 тэрбум их наяадыг бид нар төллөө гэдэг. Эн чинь үндсэндээ цаашид юу болох гэж юм гэхээр сангийн яам нь өр төлдөг, Монгол банк нь өрийн бүртгэлийн одоо хэнд хэдийг төлөхүлээ гэдэг бүртгэл ийм л байгуулга болно гэсэн үг. Тэгээ нэг 30-50 компаниуд энэ орон даяар хөрсөө одоо самраад байгаа баялагын гадагшин зараад энд нь байгаа боловсролоос ихэтэн бүх улсууд нь гадагш дотгошоо явчаад тэгээд нэг авилагчид, намчид, ажилгүйчүүд, малчид, баахан жолооч нар үлдэх юм уу те тээврийн машины нүүрстэй идэг одоо төмрийн өдөр зөөдөг ийм л усуд үлдэх юм байл. Ингэж болохгүй ш. Тэгэхээр энэ буруу яваад байгаа учраас энийг зохицуулж чадах ийм төртөө болохын тулд шинэ үндсэн хуулийг бий болгож Монгол төрийг шинээр урлан бүтээх зайлшгүй шаардлагатай.
өчигдөрхөн манай улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 28 жилийг бас тэмдэглэж байгаа шиг байна л да. Тэгэхээр ер нь энэ тогтолцоо манайд өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгч чадсан юм уу? Цаашид ер нь одоо энэ тогтолцоогоор явхад бэрхшээл хүндрэл байна уу? Энэ үндсэн хууль өнгөрсөн зуунд бол чиг үүргээ гүйцэтгэсэн. Өрөөгөөж нь гарцсан. 2000-ад он хүртэл бидэнд хийж болох бүх юмаа хийгээд үзээд өөрөөр хэлбэл олж болох одоо эрх чөлөө гэдэг бол ёстой нөгөө хаанна гэдэг шиг байж болох эрх чөлөөнөөс их юм бол Монголд үнэндээ алга байна. За гадагш дотогш зорчих эрх байна. Хэвлэл мэдээлэл хэдэн зуун телевиз, хэдэн зуун сонин сэтгүүл мянгаараа тий. Тэгээ бүгд л нээлттэй байна. Бүх юм нээлттэй. Гагцхүү алдсан юм бас их болчиход. Алдсан юм. Энэ улсын нэг төлөвлөж удирддаг бүх юм байхгүй. Салбар хоорондын уялдаа байхгүй. Системүүд, боловсролын, эрүүл мэндийн системүүд бүгд алдагдсан. Нийгмийн даатгалын систем байхгүй. Энэ хот төлөвлөлтийг хар те юу болгоо хийчих байхгүй болсон шүү дээ энэ чинь ерөөс. Тэгэхээр энэ том бодлогууд нь ингээ алдагдахаар зөвхөн хүний эрхчлөө гэдгээр энийг ингээ цагаатах ямар ч боломжгүй байгаад байгаа. Эдгээр үнцэнтэй. Над ч гэсэн эрхчлөө хүн бүртэл одоо хүсдэг боловч хүн чинь өөрөө юм шүү дээ. Ер нь хязгааргүй эрхчлөө өгөөд та юу хийх вэ гэх юм бол зугаалаад налайгаад идэж уугаал байх ийм сонирхолтой. Тэр бүх болцоог нээсэн өнөөдөр бар улс биш одоо баар улс болчихвол ингээл байж байгаа хгүй. Тэгэхээр энэс цаана энэ улс орны ирээдүй хооч үе үн мөнхөд одоо улс ор маань хөгжингүй байж энэ дэлхийн хөгжил дэвшлэлд одоо магнайд нь явах тэр болцоог бид нар олох хэрэгтэй шүү. Тэрнээс биш энэ агуу түүхтэй агуу баялагтай орон одоо адаг юу яагаад хамгийн одоо адагт нь энэ улс орнуудын 100 хол гарчсан 130 40 бичигдээд ингээ явж гин гэдэг бол ийм болохын тулд асар их ухаан шаардлагатай. Ийм уу болоход бол зүгээр энгийн оролдохгүй байхад ч гэсэн ийм байх үнцгүй байхгүй. Тэгэхээр энэ бол бараг одоо Монголын ард түмний Монголын ирээдүйн эсрэг ингэж ажиллаж ирсэн юм уу гэмээр одоо сэтгэл төрдөг. Тэгэхээр өнөөгийн одоо энэ хууль тогтоогчдыг өөрчлөх шаардлага байна уу? Хэрвээ тийм бол яагаад үндэслэл нь юу гэж үзэж байна? Өөрчлөх хэрэгтэй. Монголын нийгэмд их цэвэрлэгээ хэрэгтэй. Яагаад тэгэхээр ардын намд, ардчсан намд олон сайхан хүмүүс бий. Мундаг чадaltaй хүмүүс. Гол нь энэ хоёр нам Монголын ард түмний хуваац. Сөрөг ард түмэн. Ардчсан намын ард түмэн, ардын намын ард түмэн болгоод 20 жил дайны байдалтай байлгасан байхгүй хооронд нь. Тэгээд тэр хооронд нь хүмүүс хийрсэн улс төр энэ хэрүүл хов живэнд авцснаас биш ахуй амьдралаа бүрэн марттал нь улс төрж үсэн. Тэгэхээр өнөөдөр байгаа энэ хоёр намын удирдлагууд бол нэн тэргуунд одоо үндэснээ нэгтгэх ийм одоо санаачлалуудыг гаргах хэрэгтэй. Нөгөө талдаа энэ дээр одоо байгаа гэдэг улсуудыг биш үү? Нэг сайхан буурлын хэлсэн үг үед хүний сайхан хүний муухай арилдаггүй тэнгэрийн муухай арилдаг. Тэгэхээр энэ муу муухай юмтай холилдсон улсууд өөрчлөгдөн ерөөсөө байхгүй. Сайн хүмүүс байгаа боловч хажууд нь тэр улсууд энэ бүгд хамт байсан учраас нэг цаг үед нэг байсан учраас хамт хутгалтцсан. Үүдэл эсвэл хэлж ярьж байгаагүй өөрчилж чадаагүйгээр эдгээр хамсаатнууд байхгүй. Тийм учраас ийм улсуудаас бол одоо ийм найдад бол ерөөсөө нэмэр байхгүй. Тэгэхээр хүний муухай өөрчлөгддөг юм бол яах ёстой. Өөрчлөлийгүүл өөр хүмүүсийг тавьж ийж ингэж асуудал яригддаг шүү дээ. Яг энэ хоёр нам бол одоо хамаг олон гишүүнчлэлтэй хамаг л боловсруучны байдаг. Бусад жижиг намууд бол үнэхээр боловсон хүчингүй юм аа гэдэг ч юм уу. Наадах чинь энэ бол хамгийн муу тарих угаалт мөртлөө би чамд гаргалгыг нийлээ. Аль нэг нам чинь үндэсний ардчсан нам олон гишүүнтэй болчих. Айгүй амарх. Олон гишүүнтэй байна гэж ярьж байгаа чинь бид нар ялвал гарч ирээд төрийн албыг бүгдийг самарнаа. Бүгдийг өөрийнхөө хүнийг тавина гэсэнтэй адилхан байхгүй. Тэгэхээр хэрвээ өнөөдөр ардын нам төрд байгаа бол ардын нам 20 хэдэн мянган хүнийг хүчээр өөрийнхөө хүмүүсийг намчтаа байршуулсан. За дараа нь ардчсан нам ялнаа гэвэл ардчсан нам бүх хүмүүсийн оронд нь ингээ байршуулна. Энд чинь өөрөө Монгол төрийн бодлого, санамж, бүх юмыг цэвэрлж хаяад цоо шинээр чадахгүй хүмүүсийг байршуулна гэсэнтэй агаар нэг. Тийм учраас олон гишүүнтэй нам байх нь өөрөө Монголын дайсан болж хүрээд.
Харин зөв бодлоготой нам байх юм бол боловсон хүчнээ яаж шийдэх вэ? Манай нам бол гарч ирээд ардын намын чадaltaй усуудыг энэ Монгол төрийн төлөө зүтгэх чадвартай бэлтгэгдсэн ийм чин эрмэлзэлтэй шудраг хүмүүсийг сонгож авч ажиллуулна. Ардчсан намын олон сайхан хүмүүс бий. Тэр улсуудыг авч өөрөөр хэлбэл би үндэснээ нэгтгэе гэдэг юм яриад шүү дээ. А энэ чинь өөрөө энэ Монголын биш шүү дээ. Монгол улсыг хөгжүүлэхэд Монголын хүн ам дандаа цөөхөн байсан. 3 сая. Монголын бүх намуудын бүх боловсон хүчнүүдийг цуглуулад ч Монголд хүн дутаад байна. Байхгүй, чадахгүй байна. Энэ гаднаас орж исэн том зээл тусламжийн төрийн худалдаа авалтын энэ их мөнгө төгрөгийг Монголдо шингээгээ зарцуулаад юм хийчих юм чадваргүй. Яармгийн гүрээ барьчих хэмжээний ийм инженерүүдийг бид нар бэлтгэж чадаагүй. Хотоо төлөвлөчих инженерүүдийг бэлтгэж чадаагүй. Шинэ нисэх буудлыг төлөвлөөд барьчих ийм чадамжийг бид нар бий болгож чадаагүй. Цэвэрлэх байгууламжаар барьчих ийм чадамжийг бий болгож чадаагүй байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ардын намын бүх боловсон хүчин, ардын намын, ардчсан намын, үндэсний ардчсан намын энэ гадуур байгаа нам бус гэж байгаа бүгдийг нийлүүлээд одоо дайчлах. Ийм цаг үе. Та тэр ярих цаг ер нь бол дуусч байна. Би танаас сүүлийн асуултыг асууя л да. Энэ улсын хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал байгаа шүү дээ. Энэ дээр яг танай нам ямар байр суурьтай байна? За бид нар бол байр суурь саний хөвлөөр илэрхийлсэн. Ер нь энэ сонгуул бол хэрэггүй. Ерөөсөө хэрэггүй. Энэ бол зүгээр хийгсэн улс төржил дахиад одоо 5.10 тэрбум төгрөгийг хоосон цацна. Тэгэл Монголыг улмал талцууж хуваагдуулах юм руу л авчих юм. Зүгээр их хурлын гишүүн ч уг нь юм шүү дээ. Их хурлын гишүүн бол бүх ард түмний төлөөлөгч. Элч. Үндсэн хуулинд ингээд заасан байна. Ард түмний элч мөн гэдэг. Тэгэхээр энэ 75 чинь ялгаагүй хинтийн ард түмний төлөөлөх ёстой улсууд байхгүй уг нь. Гэтэл заавал тэндээс нэг одоо гантуулагч юм уу өөр нэг хэн байж энэ жалга давны үзэлтэй тэр нэг орон нутгаа тоогддог эсвэл нэг олигархыг гаргах дээрэс нь монголчуудын одоо энэ цуглуулсан жаахан баялаг хэдэн компаниудын мөнгийг хураад татаад эсвэл дахиад авилга аваад тэр сонгуулиудыг явуулна шүү дээ. Энэ ерөөсөө хэрэггүй. Монгол талцал хуваагдал ерөөсөө хэрэггүй. Ер нь сонгуулийн талаар бодох бодлогыг хүртэл монголчууд өөрчлөх ёстой. Сонгуул бол болохгүй байгааг өөрчлөх чиглэх ёстой. Болж байгааг нь чигээр нь хадгалах ийм байх ёстой. Одоо манайд яад гэхээр болж байгааг нь болохгүй хамаагүй 4 жил болгон самарчээ гэдэг ийм гадны тоглоом ороод ирсэн. Тэрийг бид нар ягштал хөөлччаад ингээд дагаад хоорондоо хуваагдаад ингээд л одоо дээр дор ороод 20 хэдэн жилийг үзлээ. Үр дүнд нь яаж юм гэхээр Монгол төр тогтворгүй Монголын үндэсний чадамжтай тийм одоо компаниуд бизнесийг босгож чадсангүй ээлжиж энэ хоёр нам тайрсараад бүгдийг байхгүй болгоцсон. Энэ дунд хэн хожиж яах гэхээр хулгайч нар хожиж байна. Авилагчид бүх цаг үед хожиждаг, офшорчид хождог, гадныхан хождог. Дээрээс нь одоо хөршүүд гэдэг юм одоо ингээл одоо хожиж байгаа талууд нь бол монголчууд биш ч хохирч байгаа монголчууд. Цаг дууссан байна. Урилгыг хүлээвч студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Таны телевиз мөн одоо үзэгчд нь талархаж байна. За, үзэгчдээ бид өнөөдөр Монголын үндэсний ардчилсан намын дарга цогт гэрэлтэй цаг үеийн асуудлаар студид шууд ярилцлаа. Сонгоо үзсэн үзэгчдэнд баярлалаа. Энэ бол парламент телевиз байр суурь үзэгчид анхнд хүрэх гэж байна.